За сүүлийн үед нэг асуулт надад маш ихээр ирэх боллоо. Тэр юу гэхээр насан туршаагүй хүүхдтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг үндслээр аав ах тэ манай нөхрийг цагдаагийн байгууллагаас шалгаад байна. За манай хүний хувьд бол огт тийм зүйл болоогүй гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл одоо өргөж гаргагчийн зүгээс болохоор тэдэн жилийн өмнө, тэдэн сарын өмнө тэнд зүйлийг хэлдэг. Зарим нь бол одоо юу гэдэг намайг хүчинцэн гэж ярьдаг. Тэр нь тогтоох боломжгүй байдаг. Өөрөө маш олон хүнтэй бэлгийн харилцаанд орцсон байдаг. За нөгөөх нь болохоор намайг оролцсон гэж өргөдлөнгүүт одоо хуулийн байгууллагаас үнийг завлалт гэж үзээд одоо ингээд шалгаад байна. За хүмүүсээс одоо асуухаар насан туршаагүй хүүхдтэй холбоотой асуудал бол хохирчийн мэдүүлгээр явдаг юм а гэж хэлээд ах юм а. Ийм зүйл байдгүй хэ. Энэ тохиолдолд үнэхээр насан туршаагүй хүүхд буюу хохирчийн мэдүүлгээр ган хүнийг бол ялна гэж хэлсэн ийм хууль зүйн ойлголт бол байхгүй шүү. Заавал гин бурууг нь тогтоох хэрэгтэй. Тэгжээж түүнд ял шитгэл оногдуулна шүү дээ. Гэтэл тодорхойгүй зүйл дээр бол оногдуулж угаасаа болохгүй. Энэ зүйл анги чи өөрөө 12-оос 25 жил буюу бүх насаар нь хорих ялтай зүйл анги байхгүй. Гэтэл яг энэ тохиолдолд гэмтрэг үйлцэн эсхийг маш сайн тогтоож иж ял өгөхгүй бол хүнийг бас хилмигдүүлэх юм үр дагавартай ийм зүйл шүү дээ. Ер нь бол нийгэм дэндүү замбрааг болсон байна. Хүүхдүүд өдөж хоргоож иж одоо бэлгийн харилцаанд орох ийм зүйлүүд бол маш газар авсан байна. За үүнийг бол мэдээж манай хуулиар бол гэмтрэг тооцсон нь бол үнэн. Энэ бол зөв. Гэхдээ хоригчийн буруутай үйл ажиллагаа буюу эсвэл санаатаагаар эсвэл гэмтрэгт оруулахын тулд түүнээс мөнгө болон эд зүйл авахын тулд бас юм санаатай үйлдэл бас гарахыг бас үүсэхгүй байна.